баярлалаа. Тодорхой асуултуудыг сайд нараас асууя явчаа. 25-аас 26 оны өвлжилтийн хүрээнд ямар түлш төлөх вэ Улаанбаатарчууд? Одоо байгаа түлшнийхаа нөөцийг яаж бүрдүүлж байгаа вэ? Технологи яаж өөрчилж сайжруулж байгаа вэ? Чojосаа да. Ахаад нөгөө утаатайгаа үлчгүй яах вэ гэдэг дээр нэг хариулт өгөөч. Энх хамгаалсан сайд нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах бололцоо боломж байгаа юу? Нийгэмд одоо ийм хүлээлт үүсчлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах юм байна гэдэг. Та бүхэн салбарын хэмжээнд бодлого барьж байгаа улсууд ямар бодлого барьж байна вэ? Эх жил одоо нийгмийн даатгалын тогтолцооны хувьд ямар өөрчлөлт шинжилтийг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж байгаа вэ? Сангийн сайдаас татврын хувь хэмжээг бууруулах бололцоо боломж байгаа юу? Татврын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн яаж туссан бэ? Хөдөө аж ахуйн сайдаас энэ хөгжлийн төлөвлөгөөнд ерөөсөө малын гаралтай түүхийд арьс шир ноос ноолуурыг боловсруулах ажил ерөөсөө огт тусааг байх юм. Одоо энэ малчтын энэ арьс шир ингээд хог дээр хаягдаад байх энэ ажил хэр удаан үргэлжлэх юм бэ? Энийг дархан дээр нэг одоо арьс шир боловсруулах үйлдвэр гээд олон жил яригдсан. Энэ ажил ер нь ямар шатантай байна бэ? Энэ ажлыг ажил хэрэг болгохгүй мó та энэ сайд байх хугацаанд энийг нэг ажил хэрэг бодгож чадвалгүй үнэхээр одоо энэ хэдэн малчтад хэрэгтэй байна. Арьс шир боловсруулах үйлдвэрийг юу нь болохгүй байгаа юм, юу нь гацаад байгаа юм, өрөн мөнгө байхгүй гэдэг юм уу? Эдийн засаг техник эдийн засгийн үндэслэл байхгүй гэдэг юм уу? Яагаад одоо энэ болдгоо болоо ажил хэрэг болж гэсэн ийм одоо 4 асуултыг 4 сайд маань хариулж өгөөч. Эхлээд Чойжил сүрэн сайд Улаанбаатар хотын иргэжлийн түлшний асуудал. За Санддаг очрогчны асуултанд хариулъя. Санддаг очрогчны энэ асуултыг надаас биш нийслэлийн засаг даргын тамгын газраас асуух ёстой. 2023 оны 12 сарын 31-нд дуусгар болгоод тухайн үеийн орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаад нийслэлийн агаарын асуудлыг нийслэлийн засаг даргад хариуцуулаад бусад асуудлыг орчны бохирдлын асуудлыг байгаль орчны сайд хариуцуулаад ийм шийдвэр гарчихсан. Тэгэхээр одоо манай эрчим хүчний яам энийг хариуцахгүй байгаа учраас таны асуултанд одоо хариулах бололцоогүй байна. За нийслэлийн засаг даргын тамгын газар хариулт өгөхөд бэлтээрээ 4 намрын ажлын хэсгийн микрофон дээр засаг даргын урлагч даваад далаа. За сайн байна уу. Гишүүний асуултанд хариулъя. Засаг даргын нэгдүгээр урлагч даваадлаа. За эх оны Улаанбаатар хотын түвшний бэлтгэлийн үед Улаанбаатар хотыг ногоон шар бүсээр болж хувааж ногоон бүсийн 51,000 айл өрхийг цахилгаан болон газан их усүрээр холбоороо бэлтгэл ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байгаа. Бусад эсвүүд дээр болохоор бол эх жил 340,000 тонн нүрсийг бэлтгэн, үүнээс 40,000 нь бол уламжлалт аргаараа, 300,000 нь бол хөх нүрсэн шилжүүлэх гэдэг бол бэлтгэл ажлыг үндэсний хооронд ярилцаад явж байгаа. Баярлалаа. Энх хамгаалсан сайд. Ганцхан минутанд хариулж чадахгүй юм. За 3 минутаар явж байгаа шүү. За Санддаг очрог гишүүний асуултанд хариулъя. Энэ өөрөө их том реформын шин чанартай асуудал. Дөрөв манай Жавхлан сайд маань бас хэллээ. Татврын хуулийн реформ шинжилэл, нийгмийн даатгалын одоо энэ реформ гэдэг бол бас нэлийн тийм тогтолцооны шин чанартай. Тэгээ тооцоо судалгаа үндэслэл сайтай реформ хийхгүй бол нэг удаагийн тийм гал унтраасан арга хэмжээ авч нэг хойдормоогоо авч хурдормоогоо нөхсөр яваад өнөөдрийн ингээд нэг юм тогтолцоон дээр маш том асуудлууд үүсчээд байна. За яг ямар асуудлууд үүсчээд байна вэ? Нэгдүгürt мэдээж одоо яагаад энэ тэтгэврийн реформ хийх үндслүүд үүсчихвэ гэж. За нэгдүгürt бол энэ хүн амын насжилт нэмэгдэж байгаа. Одоо нэг яг жинхэнэ жишээ аваад хэлэх юм бол урд нь нэг хүний төлжсэн нийгмийн даатгалын шимтгэлээр 3 хүний тэтгэврийг тавьжсэн бол одоо 3 хүний төлж байгаа шимтгэлээр нэг хүний тэтгэврийг хүрэхгүй хэмжээнд одоо ийм асуудлууд бас ачааллууд ирж байна. Энэ бол тогтолцооны асуудал. Тогтолцооны асуудал. Тэгэхээр одоо цаашдаа бид нар хуримтлалын тогтолцооноос юуны хуурилтын тогтолцооны хагас хуримтлалын тогтолцоод бишилжих ийм үнэхээр ийм шаардлага бас гарч ирж байгаа.
За хоёрдугаарт нь бол энэ тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүд ерөөсөө хоорондоо ямар ч уялдаагүй байна. Энэ шинтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хэмжээнүүд хоорондоо уялдаа оновчтой бас өнөөдөр байгаад байна. Энэ эргээд тэтгэврийн сан дээр маш том ачаалал өгч байна. За гуравдугаарт нь бол энэ хөнгөлөлтөө нөхцлөөр эрт тэтгэврт гардаг тоо хэмжээ асар их болсон байна. Өнөөдөр нийт тэтгэвэр тогтоолгож байгаа хүний 47% буюу 2 хүний 1 нь хөнгөлөлтөө нөхцлөөр одоо тэтгэврт гарах ийм нөхцөлийг бид нар бий болгоцсон байна. Монгол улсад ажил мэргэжлийн жагсаалтад 4,000 гаруй байхад бараг 1,000 гаруй нь одоо энэ хөнгөлөлтөө нөхцлөөр хийм бас нөхцлөөр одоо гардаг ажил мэргэжлийн жагсаалт гаргацсан ийм улс орн гэж дэлхийд дээр нэгч байхгүй. Энэ одоо жил ирэх тусам тэтгэврийн сан дээр маш их ачааллууд өгч байна. За 3 дугаар асуудал бол өнгөрсөн хугацаанд ер нь энэ тэтгэврийн сан дээр маш их ачаалал өгсөн. Улс төрчсөн тооцоо судалгаа муутай энэ хуулиудыг бид нар баталсан. За энэс болж одоо 5.8 их найдын ачааллыг энэ сан дээр өгсөн. За бидний нэг 1979 оноос хойш одоо нэрийн дансан шилжүүлээд тэтгэвэр тогтоолохын аргачлалыг бид нар сонгосон. 95 онд. Гэтэл өнөөдөр цаашдаа яг энэ нэрийн дансаараа одоо ингээд тэтгэвэр тооцохоор одоогийн байгаа тогтолцооноос бага тэтгэвэр авчих гээд байна. Нийгмийн хамгаалал нь одоо буурах ийм нөхцөл байдал. За эцэст нь бол энэ нийгмийн хамгааллын хамрагдалт, албан бус секторын хамрагдалт нэг орлого цаашдаа одоо ингээд энэ сангийн орлогыг нэмэгдүүлэхэд энэ хамрагдалт ерөөсөө юм бодиттой болж чадахгүй байна гэсэн. Ийм хэд хэдэн үндэслэл нөхцөл суур язгуур нөхцлүүд үүссэн учраас бид нар энэ тэтгэврийн одоо шинжилгээг болоод илүү тогтолцооны шинжилэл дахиад дээрэс нь энэ тэтгэврийн сангийнхаа алдагдлыг багасгах, урт хугацаанд тэтгэврийн сангаа доктортой одоо авч явах ийм л бодлого параметрын буюу одоо энэ шинжилж За жавхлан сайд нэмж хариулъя. За сандаг очрооны ашигын асуултанд хариулъя. За түрүүн бас гишүүдээс асууж байсан. Тэгэхээр сангийн яамны хувьд бид төсвийн урсгал зардал бууруулах, за хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй, оновчтой болгох тал дээр үргэлж одоо ажиллаж ирсэн. Цаашдаа энэ одоо зарчим дээр байна. Одоогоор 208 хуулийн 1024 заалтаар энэ удаагийн төсөвт багтаагүй 14 их найт төгрөгийн урсгал зардал ингээ хүлээгээд байж идэг. За энэ бүхэн одоо төсвийн зардлыг бууруулахад хамгийн том одоо саад их үү, эсвэл одоо даваа гэх үү, эсвэл сорилт их үү, ийм зүйл болчиход байгаа. За энэ бүгдийг одоо судалгааг нь гаргаад хууль бүрээр нэг бүрчлэн ингээд их хурлд хүргүүлсэн байгаа. 2025 оны төсөв батлахад мөн бидэнд ийм үүрэг өгсөн энэ судалгааг ирүүлээ гэд. За ингээд харин ирүүлсэн байгаа. Жавхлан сайд нэмж микрофон. Окей. За энэ дээр бол харин дараагийнхаа даалгаврыг авмаар байгаа. За энэ хуулиудыг ингэж хойшлуул, энийг нь одоо үйлчлэх хугацааг нь зогсоо. За энэ хуулийг нь бүр өчнгөө болгоч гэдэг юм уу. За ийм саналуудаа оруулж ирэхэд бол бэлэн байгаа шүү гэдгийг дахин хэлье. 2026 оны төсөв өргөн баригдахаас өмнө энэ бүгдийг одоо нэг тийш нь болгохгүй бол бид төсвийн зардлыг одоо бууруулна гэдэг хууль давсан ийм одоо үйлдэл болох гээд байгаа учраас бүгдээрээ нэг тийш нь болгоход гишүүд харин одоо санал нэгтэй нэг талтай байна хаа гэж найдаж байна шүү. За татврын хувь хэмжээ гэж байгаа ийм байгаа шүү сандаг гишүүнэ. За одоо бид яг төлөвлөгөө ярьж байна. За төлөвлөгөө маань бол үндсэн 4 чиг үүрэгтэй 4 хэсгээс бүрдэж байгаа. За эдийн засаг, бүсчилсэн хөгжил, за хүний хөгжил, за хүний эрхийг дээдэлсэн засаглал гэдэг үндсэн 4 хэсгээс. За энэ үний эдийн засаг дотор маш олон зүйлүүд байгаа. Ялангуяа хувийн хвшлийг одоо дэмжих, хувийн хвшил, хувийн бизнесийн одоо харилцааг дэмжсэн бүх одоо хуулиудыг бид нар хэдүүлээ эргэж харъя гэж байгаа. За энэ жавхлан сайдд захиад минут өгье. Тэгээд татврын орчноо дэмжиж гэж байгаа. Цаашдаа ер нь бид төсөв нэлээд хомих учраас за хөрөнгө оруулалтуудыг хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, төр хвшлийн хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгө оруулалтуудыг аль болох одоо нэлээд өргөн боломжуудыг нь опшнуудыг нэмж өгье гэдэг ийм өөрчлөлтүүдийг хийгээд явнаа. За татврын реформын багц бол удахгүй өргөн баригдан. За татврын багц реформыг харин 1 минут нь 3 минутанд ярих бол ямар боломжгүй. Тэгэхээр хувийн орлогын албан дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, за нөөт болон одоо татврын тайлагнал, татврын харилцааг бүх шатанд нь одоо тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд орж байгаа. Ийм одоо багц хуулийг удахгүй өргөн барина. За улсын их хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг давхар цуг ажиллаад явж байгаа учраас их хурл бол тодорхой хэмжээнд бас мэдээлэлтэй. За бодлого дээрээ бас ингэж зэрэгцээд цуг
хамтдаа ингээд энэ дээр явж байгаа гэдгийг дуулгая. За инхвэр сайд хүнс хөдөөж хөнгөн үйлдвэрийн сайдын хэр. За арьшир ноос ноолуурын боловсруулалтын төвшинг сайжруулах улсын их хурлын 63 дугаар тогтоол гарч цагаан алт хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд бид ноолуурынхаа бүрэн боловсруулалтын төвшинг 20%-ийг 40% хүргэнэ. Ноосныхоо бүрэн боловсруулалтын төвшинг 25%-ийг 55-д хүргэнэ. Арьширны боловсруулалтын төвшинг 30-аас 50-д хүргэх зорилготой бөгөөд энэ хөтөлбөрийн 18, 19, 20 дугаар зүйлд тодорхой туссан их усүртэй энэ жил хэрэгжиж байгаа бодлого үргэлжлээд явна. Үр дүн 28 онд тайлгнахаар бодлого доктортой байгаа. За одоо бол хүчин чадал хангалттай суурлагдсан. Ноос боловсруулах, ноолор боловсруулах, арьшир боловсруулах. За мөн түүнчлэн Ховд аймагт Баруун бүсийн 5 аймгийн За инхвэр сайдд нэмж минут өгье. Ховд аймагт Баруун бүсийн арьшир ноос ноолорыг боловсруулах үйлдвэр технологийн паркын дэд бүтцийн ажил үндсэндээ хөрөнгө оруулалт хийгдээд маш идэвхтэй явж байна. Энэ ондоо дуусна эх оноос хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтууд бодиттой энэ ажил болохоор байна. За Дархан гот дахь арьширны парк бол Дархан уулан аймагтай хамтарсан орон нутгийн өмчит ийм аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол хувийн хөвшлийн болон орон нутгийн хамтын түншил дээр үйл ажиллагаа явагдаж байгаа. Энд яамны зүгээс ямар нэг хэмжээнд оролцохгүй байгаа. За бид бол цагаан алт хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа суурлагсан хүчин чадал бүхий одоо үйлдвэрлэл явуулж байгаа гол бүс нутаг болсон төвийн бүсийн үйлдвэрүүд дээр онцгой анхаарч хүчин чадлыг нэмэх арга хэмжээг явуулж байна. За 4 номерын микрофон дээрээс бас нэмж хариулахаар байгаа тий. Тэгчээд нэмээд тодруулах уу? Үгүй мө зүгээр зогсож байгаа бол. Тодруулга байхгүй. За тодруулж магадгүй. За сандаа өчрөх шүү. За тэгэхээр энэ чойжо сайдын хариултаас үзэхээр энэ чинь эрчим хүчний яам чинь бараг татан богдох хэмжээнд болчиход байгаа юм хайш. Бүх ажлаа манад хамааралгүй болгоол одоо ингээд хамаарж байгаа ажил нь юу вэ? 66% нэрчсэн Монголд очсон л энэ утаата тэмцэх ажлаа нийслэлд өгсөн л гэнэ. Одоо эрчим хүчний яам чи юу хийх гээд байгаа? Ойлгохгүй байна. Нэгт хоёрд гант төмөр дарга энэ та нар ингээд төлөвлөгөөнд эрхчил төрийн албаа агчдыг 10% цомгтгол гэхээ. Оруулж ирсэн хөгжлийн төлөвлөгөөнд чинь маш олон төвүүд байгуулах асуудлууд орцсон байна. Энэ төвүүд байгууллагатаар хэдэн төрийн албаа агч нар нэмэгдэх үү? Энийг нягтлж үдсэн үү? Гүбэр Батлан хамгаалах яам дээр дорон угсралтын төв байгуулна л гэнэ. Тим эрдэм шинжлэх судалгааны төв байгуулна л гэнэ. Тим парк байгуулна л гэнэ. Тим эм хангамжийн төв байгуулна л гэнэ гэж та. Ингээ нэг гараараа тоог бууруулна гэдэг нөгөө гараараа ингээ баахан оронтоонууд нэмэх асуудал яриад шүү дээ. За гантмөр сайд хариулъя. Баахан төв байгуулагч. Ер нь бол парк эсвэл инновацийн хөгжүүлэх төв энэ төр бол тодорхой хугацаанд тодорхой санхүүжилтээр хийгээд тэгэл хувийн хвшил рүүгээ өгнө гэдэг ийм л зүйлс явна. Түүнээс биш одоо төрийн алба бол ингээ мөнхийн цалинтай байгаа даа шүү дээ. Мөнхийн оронтоо. Тэгэхгүй бол ер нь төв гэдэг зүйл, хороо гэдэг зүйл бол байгуулагдаад асуудлаа шийдээ татан богдох эсвэл тухайн байгууллага нь хувийн хвшил рүү шилжих гэдэг ийм философиор л явах хэрэгтэй. За улсын хурлын гишүүн Жанчвын гал удрах.